Бацүрэн мөнхөд мэдээллээ. Манай бизнес эрхлэгч залуучууд Хятад улсын бизнес эрхлэгч залуучуудтай хамтран ажиллах төслөөр хөрөнгө оруулалт хийх нөхцлүүдийг судлахаар бизнес уулзалтыг зохион байгуулж байна. Тэд манай барилга, үйл хөдлөх хөрөнгө, төмөр зам, авто замын салбарыг ихээр сонирхож хамтран ажиллах боломжуудыг ярилцаж байгаа юм. Монгол улс бүгд найрамдах Хятад ард улсын засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Хятадын улс төр бизнес, нийгэм, соёл, спортын салбарын залуучуудын туршлага солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаамаа. Өнгөрсөн онд дээр хөтөлбөрийн дагуу Монголын шилдэг 100 залуу бүгд найрамдах Хятад ард улсын Бээжин, Цэндаа хотуудад ажилласан бол энэ жил Хятадын шилдэг 60 залуу манай улсад ажиллаж байна. Энэхүү ажилтал нь 2010 оны 6 дугаар сард бүгд найрамдах Хятад ард улсын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вин Зябо манай улсад хийсэн аль биесны ажлынхаа үеэр 5 жилийн хугацаанд Монгол улсын 300 залууг хүлээн авах гэрээний дагуу хийгдэж байгаа ажил юм а. Ер нь хоёр талын залуучууд харилцан айлчилдаг уламжлалт тогтоод байгаа бөгөөд 2012 онд бүх Хятадын залуучуудын холбооны төлөөлөгчд манай улсад ирсэн юм а. За өнөөдрийн формоос бол өндөр үр дүн бид нэр хүлээж байна. Юу гэхээр дараагийн жил болгон бид нэр ийм залуучдын бизнес форум хийн. Ягаад гэвэл Хятадын тал бол одоо мэдээж хэрэг хөрш орнуудтайгаа Монгол залуучууд маань тэрсмаа бизнесмен залуучууд маань илүү ойр дотн байх нь өнөөдөр Монгол залуучуудын бас компани жижиг том гэлтгүй компаниуд өсөн дэвжих илүү их одоо зөвхөн Монгол Хятад хамтрах биш дээрээс хамтарч бизнес хийгээд 3 дахь орнуудад бүтээгдэхүүн нийлүүлэх замаар ч байсан өөрөөр хэлбэл энэ үйл ажиллагаагаа өргөжүүлэх бүрэн боломж одоо харагдаж байна. 另外第二个方面就是在合作的理念上。 Одоо хоёр орны залуучуудын нөхөрсөг бизнес форум болж байна. Энэхүү форумаар дамжуулан одоо миний харж байгаагаар ойлгож байгаагаар бол Монголын олон мянган залуучуудтай цуг их олон чиглэлээр хамтарч ажиллах бүрэн боломжтой. Энэс дурдвал эрчим хүч аялал жуулчлал хөдөө аж ахуй мөн одоо уул уурхай гэдэг их олон чиглэлээр бол хамтарч ажиллах бүрэн боломжтой юм шиг одоо ажиглагдлаа. Энэхүү ажлын бүрэлдэхүүнд бүгд найрамдах Хятад ард улсын засгийн газрын төлөөлөгчд, бүх Хятадын залуучуудын холбооны тэргүүлэгчид, улс төр бизнес, нийгэм, урлаг, соёл, спортын салбарын нэр хүндтэй өндөр албан тушаалын залуус багтсан томоохон хэмжээний ажил болж байгаараа онцлог. Хятадын талаас барилга, үйл хөдлөх хөрөнгө, төмөр зам, авто зам, аялал жуулчлал, мэдээллийн технологи, эрчим хүч боловсрол, хөдөө аж ахуйн салбаруудад хамтран ажиллах сонирхолтой байгаагаа ч илэрхийлсэн юм а. Алтан боловч чөлөөт бүсийн